Сайн мэцгааны үзэгчдээ өнөөдөр 2017 оны 6 дугаар сарын 23-ны баасан гараг өдөр тохиож байна. Монголын хамгийн өндөр хэмжээтэй үндэсний лотерейн маань ээлжид цааш шинхэн дугаар үзэгч та бүхэнд Icon цэгийн маань болон үндэсний лотерейн аль биесны Facebook хуудасаар шууд хүрэхэд бэлэн болсон байна. Хүн төрөлхтөн аз гэдэг зүйлийг үнэхээр шүтэж биширч тухайн зүйлдээ итгэж чадвас аз таныг зарим гэдэг үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бүгдээрээ хамтдаа эхлүүлье. Мэдээж миний дэргэд дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлаа энэхүү тохирлаас өнөөдрийнхөө тохирлыг эхлүүлэх болно. Шилэн хоргонд маань тгээс эсвэрлэх цэвэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. Уг 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагаа дөрвөлнгэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500 дахин өсгөн авч дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлын азтан болох учиртай. За ингээ бүгдээр хамтдаа хамгийн ихний тохирлоор ямар 4 бөмбөлөг гарч ирж азтан тодорхойг хамтдаа харцгаая. Дөрөвдөх бөмбөлөгний дугаар 6. Ингэснээр дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань 6 5 5 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 6 5 5 6 гэсэн дөрвөн бөмбөлгийг үзэгч та яг энэ хүү дарааллын дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан бол дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлын азтан болж өөрийн тавьсан базаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр дөрүүдийн маань та бүхэндээ 3 боломжийг олгодог шүү дээ. Дөрүүдийн 1 2 3 дугаар зэргийн тохирлууд бол азтнаа тодруулна. Тэгэхээр үзэгч та дөрүүдийн тохирол дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдгийг сануулъя. За үргэлжлүүлэн дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын азныг тодруулах болон шилэн хоргонд мөн адилхан тгээс эсвэрлэх цэвэр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг маань байрласан байгаа. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан тохиолдолд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын азтан болж өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой болох юм. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Хоёр дахь боломж буюу дөрүүдийн 2 дугаар зэргийн тохиолдолд хүрч байна. Эхний бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 6. Өнөөдөр дөрүүдийн тохиолдол дээр 6-гийн тоогоор бөмбөлөг бичсэн бол таацсан болох магадлал маш ойрхон байна. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Дөрөвдөх бөмбөлөгний дугаар 2. Ингэснээр дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 6 1 8 2 6 1 8 2 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Уг санамсаргүйгээр гарч ирсэн дөрвөн бөмбөлгийг л үзэгч та яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын маань азтан болж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. За үргэлжлүүлэн дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн сүүлчийн боломж буюу дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг хамтдаа үргэлжлүүлэн явуулах болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс эсвэрлэх цэвэр бүхий нэг оронтой тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн харж байна. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгэн зөв тааж чадсан бол дөрүүдийн 1-р зэргийн тохирлын азтан болж өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авах боломжтой болох юм. За ингээд үзэгч та бүхэндээ маш том амжилтыг хүсье.
бөмбөлөгний дугаар 6. Ингэснээр дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр маань 1 8 8 6 1 8 8 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн хүү дөрөв бөмбөлгөөл яг энэ дарааллын дагуу дөрвөлэн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан баазгаа 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрвөлийг тоглож байгаа нийт үзэгчдэд баярлалаа. Уг тохирлоос аздан болсон бол танд халуун баярыг хүргэе. За үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлынхаа аздыг тодруулах болон дөрмийн хувьд өмнөх тохирлоос бага зэргийн ялгаатай учраас анх удаага нэвтрүүлгээ үзэж байгаа үзэгчид маань анхаарлаасаа хандуулаарай. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цэвэр бүхий 6 удаа давхсан 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхарсан байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. Уг 60 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынханд хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбарын дагуу 2 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир буюу 1500 төгрөгийн яздан болох боломжтой. 3 бөмбөлөг зөв таагаад 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв таагаад 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв таагаад 1,500,000 төгрөг хожих бол та 6 бөмбөлгөө зургуулан зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. Дахин сануулахад дарааллынханд хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн боломж та бүхнийг хүлээж байна. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье 6D тохирлын азныг тодорхойлцгаая. Шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг эргэж байгаа. Санамсаргүйгээр гарч ирэх 2 бөмбөлгнөөс дээш зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та мөнгөн дүнгийн хонжир хүрэх боломжтой. За эхний бөмбөлгний дугаар 3. Эхний бөмбөлгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Гарч ирсэн байгаа. За хоёр бөмбөлгийг зөв тааж чадсан бол үзэгч та 1500 төгрөгийн аздан болж байна гэсэн. 3 дахь бөмбөлгийн дугаар 6. 3 дахь бөмбөлгийн дугаар 6. Үзэгч та 3 бөмбөлгийг зөв тааж чадсан бол 15,000 төгрөгийн аздан болж байгаа. 4 дахь бөмбөлгийн дугаар 5. Үзэгч та 150,000 төгрөгийн аздан болж байгаа. 5 дахь бөмбөлгийн дугаар 1. 5 дахь бөмбөлгийн дугаар 1. За үзэгч та 5 бөмбөлгийг зөв тааж чадсан бол 1,500,000 төгрөгийн аздан болж байгаа. 6 дахь бөмбөлгийг харъя. 6 дахь бөмбөлгийн дугаар 8. Дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үзэгчдэд 6D тохирлынхаа 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 3 1 6 5 тэг 8. Давтаж хэлье. 3 1 6 5 тэг 8 гэсэн 6 бөмбөлгийг үзэгч та дарааллынханд хувьд урдаас нь гэдэг маань 3 1 гэх мэтчлэн дарааллаар, хойноос нь гэдэг маань 8 тэг гэх мэтчлэн дарааллаар та 2 бөмбөлгөө зөв таасан бол урмын хонжир буюу 1500 төгрөгийн аздан болж байгаа. Үүнээс та таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөн дүн өсөж явах боломжтойгоор 6 бөмбөлгөө зургуулан зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг 6D тохирлоос хожиж байгаа гэсэн үг. За ингээд 6D тоглосон аздан болсон нийт үзэгчдэд баярлалаа. Үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа хамгийн өндөр хонжиртай тохирол буюу 642 тохирлынхаа азныг тодруулах мэдээж шагналын сан 120 сая төгрөг байгаа. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цэвэр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлуудаас ялгаатай нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгч та маш сайн санах хэрэгтэй. Нэгийн тоо нэг байгаа бол мөн 42-ын бөмбөлөгч мөн нэг байгаа гэсэн үг юм. Уг 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалалгт хамааралгүйгээр зургуулан зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За харин энэхүү тохирол дээр маань бонус бөмбөлөг буюу
дахь бөмбөлөг гарч ирдгээр онцлогтой 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчтэй үндсэн 6 бөмбөлөгнөөс айлны 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтөө нийлээ 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөгийн яцтан болох боломжтой. Үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлөг нийлүүлээд 5 бөмбөлгийг зөв тааж чадсан бол 300,000 6 бөмбөлгийг зөв тааж чадсан бол та 12 сая төгрөгийг тус 642 тохиолдол дээрээс хожих боломжтой. Дахин сануулгад эхлээд гарч ирэх 6 бөмбөлгийг та зургуулангийн зөв таагаад 120 сая төгрөгийг хожих боломжтой. За ингээд та бүхэнд амжилт хүсье энэ л хамгийн сүүлчийн тохиолдол байгаа. Шагналтай 642 тохиол маань шууд хүрч байна. За эхний бөмбөлөгний дугаар 23. Эхний бөмбөлөгний дугаар 23. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 15. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 15. Бөмбөлөгний дугаар 16. Гурав дахь бөмбөлөгний дугаар 16. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 26. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 26. Гурав дахь бөмбөлөгний дугаар 25. Бөмбөлөгний дугаар 25. Зургаат дахь бөмбөлөгний дугаар 37 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За үүгээр үндсэн 6 бөмбөлөг маань бүрдэж байна. Одоо гарч ирэх бөмбөлөг бол мэдээж бонус бөмбөлөг байгаа. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний дугаар 8. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Ингээд үзэгчдэд 120 сая төгрөгийн яцтныг тодруулах үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 23, 15, 16, 26, 25, 37. Давтаж хэлье. 23, 15, 16, 26, 25, 37 гэсэн уг үндсэн 6 бөмбөлгийг буюу эхлээд гарч ирсэн 6 бөмбөлгөө та дараалал огт хамааралгүйгээр л зургуулан зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг. За харин бонус бөмбөлгөний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирснийг үзэгчтэй харсан. 8 гэсэн бөмбөлгөний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан тус тодорсон байх магадлалтай гэсэн үг. За ингээд энэ хүрээд өнөөдрийн маань дугаар өндөрлөх болсон байна. Үргэлж бидэнтэй хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохиролдоо оролцохыг хүсэж байгаа үзэгчдэд санардуулан хэлэхэд дэлгэцний хажууд манай тасалбар борлуулах борлуулалтын цэгүүдийн байршлууд үзэгч та бүхэнд яг одоо харагдаж байгаа. Эдгээр цэгүүдээр хүрэлцэн очиад үзэгч та тоглох хугацаа худалдан авч бүлснээр тохиролдоо оролцох боломжтой алдаг. Та бүхнийхээ тохирлын хариуг 7 хоногийн сандугай тоотой өдрүүдэд 17 цаг 30 минутанд Icon CGM болон үндэсний латран албан ёсны Facebook хуудасаар шууд хүргэх болно. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.